За зарлиг цэг бийз гэдэг. Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөн болох одоо манай компани саяхан нээсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ дээр хүмүүс бас нөө блогчд яаж бүртгүүлэх вэ? Яаж одоо банераа хуулж тавих уу гэдэг асуултууд ирсэн учраас энэ видео бэлтэж байна. Тэгэхээр зарлиг бийз гэдэг оронгууд, цэг бийз гэдэг оронгууд блогчд гэдэг энд зэс байгаа. Блогчд зэсэн дээр дараад энд нэгдэх гэдэг байгаа. Бидэнтэй нэгдэх. За бидэнтэй нэгдэх хэсгээр дарангууд одоо яг манай бүтээгдэхүүнүүдийн лаунчпэд хуудсанд ингээд та автоматар орж ирнэ. Тэгээ лаунчпэд бүртгүүлснээрээ болохонд манай бүх бүтээгдэхүүнүүдийг харах тухайн хуудастай бүртгүүлж чинь гэсэн үг. Тэгээ энд нэрүүдээ бичээл, имэйлээ бичээд, паспортоо бичээд ялгаа авахгүй бусад сайтууд бүртгүүлэхтэй адилхан. За бүртгүүлснийхаа дараа бол тухайн бүртгэлээрээ нэвтэрч орно. За би ингээ өөрөөхөө нэвтрээд орчих. За ингээд орчлаа. За ингээд орсны дараа болохоор зарлиг гэдэг дээр орчоод зарлигтай дарангууд одоо энэ л түгээх гэж байгаа. Түгээх гэдэг зэс маань одоо блогчд энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Блогчдод одоо хамааралтай гэсэн үг. Тэгээд түгээх дээр дарангууд энд зарлигт нэгдэх гэж байна. Энд болохоор өөрийнхөө блогийг бичээд блогийн URL-ыг бичээд тэгээд блогийн охин за би ингээд өөрийнхөө блогийг нэмчихсэн л дээ. Гэхдээ за энэ блогийг би ингээд нэмж байгаа юм шиг зүгээр харуулъя. За энэ блогийг би одоо энд нэмж гэнэ гэж бодъё тийм. Ингээд нэмлээ гэж бодоход нардлын дашуу зураасыг заавал хайрлах. Нардлын дашуу зураас. Тэгвэл баг зэрэг алдаа зааж байгаа. За ингээд хадгалах гэдэг дарангууд таны блог хадгалагдчихлаа гэсэн үг. За түүний дараа болохоор энэ embed HTML кодыг өөрийн блогт одоо хуулж тавих хэрэгтэй. Энэ бол яг баннер болж харагдана. Одоо миний блог дээр ингээд доод харагдаж байна л да. За яг ийм баннер болж харагдах хэрэгтэй. Тэгээд миний яг блогийн дагнаж жоо нэгэдэд аваач гэж байгаа ийшээ хэтэрсэн. Харагдаад байна л да. За тэгээд блог болгон тэгээд өөр янзаараа эмбедүүд ер нь хуулагддаг штэ. Одоо босчор центрууд нь өөрөө юу гэдэг хажуудаа шууд эмбед кодыг ингээд тийм жижигхэн цонх болгоод оруулцдаг. Тийм янз бүр эмбед. За би босчорын хувьд яаж оруулах вэ гэдгийг хэлж өгье. За эндээс ингээд копидод авчна. Тэгээд менеж хэсгийн settings дотор settings руугаа ороод дээрээсээ гуравт энэ look and feel гэдэг. Энд болохоор ийшээ нэвтрээд оронгууд одоо блогийн HTML код руу орох боломжтой болно. Тэгээ энэ дараагийн алхам болохоор advanced дээр дарна. За ингэнгүүт таны одоо энэ харагдаж байгаа танаа блогч артлын одоо код харагдаж байна гэсэн үг. Тэгээ expand гэдэг дарангууд одоо таны блогийн кодууд гарч. Тэгээ та өөрөө одоо яг нөгөө баннер хаана тавих уу гэдгээ энэ кодуудаа харчаад өөрөө эндээ одоо paste хуулаа тавих хэрэгтэй. Тэгээд за миний хувьд болохоор одоо энэ байна л да. Яг юуныхаа өөрийн энэ профайл тэгээд social media баннеруудын одоо линкүүд яг доотлолт нь одоо хуулаа гээд яг энд одоо copy paste хийсэн байгаа нь харагдаж байна тийм. Яг энд ингээд paste хийсэн. Тэгээд та өөрөө яг энийг хаана уулгаа мэдэхгүй байгаа бол яг тухайн ийм код мэддэг хүнээс харуулж аваад тэгээд за би энэ профайлийнханд орж юм уу уулаа гэдгээ шийдээ. Тэгээд энэ paste хийгээд save дарна. За ингээд save хийгээд хадгалсны дараа за энэ хадгалагдчихна. Тэгээд та блогоо ингээд refresh хийгээд таны блог яг байлуулсан газрын баннер харагдах хэрэгтэй. Одоо энэ минийх гарч ирэх гээд уншиж байна л да.
За ингээд энэ баннерыг та байрлуулснараа л одоо зарлиг хөдөлгөөнд хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдчихлээ. Үүнийг дэмжижлээ. Одоо гэсэн үг болж байгаа. Тэгээ та болгоныхаа хэдхэн хөдөлгөөнөөр тий Монгол интернет орчны блогчид нийлээд өрнүүлж байгаа томоохон энэ хүмүүнлэгийн бүтээн байгуулалтын хөдөлгөөнд нэгдэх тийм боломжтой болж байгаамаа. Тэгээ зарлиг хөдөлгөөнд нэгдээд нэгнийгээ залуучуудын Монгол залуусын санаачилсан энэ хөдөлгөөнийг дэмжиж ер нь Монгол дэмжлэгдэхгүй байгаа өвчтнүүдийг эмчилж чадах үс тийм хүүхдүүдийг эмчилж чадах үс тийм эмнэлэг барих зорилгыг дэмжээрэй гэж Монголын блогчтой уриалж байна. За анхаарал тавьсан баярлалаа.